За сэмцэн. Өнөөдөр та бүхэнтэй за бас нэг сонирхолтой бодлого зааж өгье. За өчигдөр буюу 16-нд 12 сарын 16-нд би гурвалжин тоолох арга зааж өгсөн. Өнөөдөр болохоор дөрвөлжин тоолох арга зааж өгье. Дөрвөлжин буюу квадратыг тоолох арга. Мөн цаашлаад тэгшүнцэг тас тоолох арга зааж өгнө. За энд нийт хэдэн квадрат байгаа вэ гэж байна. За квадрат гэдэг нь бол хааш хаашаа адилхан талыг хэлдэг. За жишээлбэл нэг тал нь А боход нөгөө тал нь бас А. Тэгшүнцэгт гэвэл хоёр тал нь өөр ээж болно, мөн бас адилхан байж болно. Тэгэхээр тэгшүнцэгт болгон квадрат байдгаа гэсэн үг. Квадрат болгон тэгшүнцэгт байх боломжгүй. За нэгсэндээ олонлогийн үйлээд нь шүү дээ. За агуу бүхэн энгийн байдаг. За энгийн бүхэн агуу байх боломжгүй гэсэн утгатай ерөнхийдөө бол нэг адилхан өстой гэж болж болно. За бүгдээрээ эхлээд нэг дөрвөлжин байвал хэд байх вэ? Мэдээж энэ бол нэг л байна. За хаашаа хоёр хэмжээ. За нэг дөрвөлжнийхэн талыг 1 см гэвэл хаашаа 2 см хэмжээтэй квадратыг 4 тэнцвэр хэсэгт байхад хэд байх вэ? За мэдээж энэ дотор 4 байгаа. Тэгээд энэ том нь 1 байгаа гэхээр 4 дээр нэмэх нь 1 тэнцвэр 5. За 3 байвал яах вэ? За 3 байвал одоо энэ дүрстэн дээр юм гэсэн үг. За 3 байвал энийг ингээд 3 хэсэгт хуваачи. За энд бол жижиг нь бол 9 шиг байгаа. За 2-ыг харьцсан 2 хэмжээтэй 1 байна. 2 байна. 3 байна. 4 байна. За 3-ыг харьцсан 3 буюу энд үүссэн том дүрс нь 1 байна. За тэгэхээр энэ 14 байх нь. За тэгээ эндээс зүү тогтол нь яадаг вэ гэхээр за 4 байвал мэдээж 4-ийн квадрат нэмэх нь 3-ийн квадрат нэмэх нь 2-ийн квадрат нэмэх нь 1-ийн квадрат тэнцүү 1-ээс 4 хүртэлх тоонуудын квадрат гэсэн үг. 1-ээс 3 хүртэлх тоонуудын квадрат бол 14 байгаа тийм. Энэ дээр 16-ыг нэмнэ гэсэн үг 4-ийн квадратыг. Тэгэхээр 30 болох нэ. За 4 байвал. За тэгэхээр ямар нэгэн за энэ бол хязгааргүй дээр үзэлтэй бүр амар олон хязгааргүй тоолоход үнэхээр айгүй олон маш их хэмжээтэй юм юу байхад за эндээс ийшээ n эндээс ийшээ n гэж үзэхэд яг гэвэл n квадрат дээр нэмэх нь n-ээс хасах нь 1-ийн квадрат нэмэх нь цэг гэсээр гад 2-ийн квадрат нэмэх нь 1-ийн квадрат. За тэнцүү хэд вэ гэж байна. За тэгэхээр 1-ээс n хүртэлх тоонуудын квадратуудын хэлбэрийг олдог арга зааж өгнө. 1-ээс n хүртэлх тоонуудын квадратуудын хэлбэр ямар томьёотой байх вэ гэвэл өчтөр үтсийн хичээл дээр байгаа. Энэхүү томьёогоор одогдно. 2 n дээр нэмэх нь 1 хуваахан 3 өрчгөн сум байна. За тэгэхээр 2 n дээр нэмэх нь 1 хуваахан 3 өрчгөн сум байна. За сум байна бол мэдээж энд сум байна гэдэг нь n-ийг өрчгөн n дээр нэмэх нь 1 хуваахан 2 гэсэн үг. За тэгэхээр энэ сум байна-ны хооронд энийг орлуулна. Тэгэхээр сум байна-ны квадрат тэнцүү n-ийг өрчгөн n дээр нэмэх нь 1 өрчгөн 2 n дээр нэмэх нь 1 хуваахан энэ 3-ыг энэ 2-оор хөржүүлэхээр 6. За ингээд энэ эцсийн томьёоны байх нэ. За тэгэхээр тодорхой n хэмжээтэй квадрат дотор нийт ийм тооны квадрат байх нэ. За тэгвэл одоо энэ тоог тэгшүнцэгтийн хувьд бол бодож үзье. Арай өөрөөр
За тэгшүнцэгтийн хувьд тэгэхээр за 1 байхад 1 байна. За дахиад 2-ыг харьцах 1 байхад хэдэн тэгшүнцэгтэй байх вэ гэж. За энэ дотор 2 шиг квадрат байгаа. Тэр квадратууд чинь тэгшүнцэгт гэсэн үг. Одоо энэ квадрат болгон тэгшүнцэг дотор харьяалагддаг. Тэгшүнцэгт болгон квадрат дотор харьяалагдахгүй. Тэгэхээр квадрат харьяалагддаггүй бас нэг тэгшүнцэгт байгаа. Тэр нь нэг ийм хэмжээтэй 2-ыг харьцах 1 хэмжээтэй тэгшүнцэгт байгаа. Тэгэхээр энэ 2 дээр нэмэх 1 буюу 3 байна. За тэгвэл ийм байхад хэд байх вэ? За энд бол нийт 5 шиг квадрат байгаа тийм үү энд. Тэгээд дахиад ийм нэг тэгшүнцэгтэй байна. Ийм нэг тэгшүнцэгтэй байна. Ийм нэг тэгшүнцэгтэй байна. Ийм нэг тэгшүнцэгтэй. За тэгэхээр энд 4-ийг нэмж өгнө. За тэгэхээр 4 шиг жижиг квадрат дээр 4 шиг нэг иймэрхүү. За 1-ийг харьцах нь юу нь 2 шиг байна. 2-ийн өрчгөн 2 байгаа. Ийм нэг 2, ийм нэг 2. За нэмэх нь би яагаад ингэж байгаа гэхээр эндээс би зүү тогтол харахын тулд ингэж байгаа шүү. За тэгээд нэмэх нь нэг том квадрат тэр чи өөрөө бас тэгшүнцэгт болно. Тэгэхээр 8 1-ийг нэмээд 9 болох нэ. За тэгвэл дөрөвдөх нь арай өөрөөр. За нэг 2-ыг харьцах 3 хэмжээтэй ингээд нэг юм тэгшүнцэгтэй байлаа гэж бодъё. За энд бол 6 шиг жижиг квадрат байгаа. За 2 шиг нэг иймэрхүү 2-ыг харьцах 2 хэмжээтэй квадрат байгаа. 6 шиг жижиг квадрат 2 шиг 2-ыг харьцах 2 квадрат 1 2 3 шиг босоо квадрат 2 шиг босоо квадрат гэнэ 2-ыг харьцах 1 хэмжээтэй 3 шиг байгаа. 1-ийг харьцах 2 хэмжээтэй 4 шиг байгаа. Энд 1 байна. Ингээ 2 байна. Ингээ 3 байна. Ингээ 4 байна. За тэгээ мөн бас их одоо үүссэн төрс чинь 1 байгаа. За тэгэхээр энд нийт хэд байна? За өшөө юу ямар хийж болох вэ? За өөр ч аргалгаа. За жижиг бол 6. 2-ыг харьцах 2 нь 2 шиг байгаа. 2-ыг харьцах 1 нь 3 шиг. 1-ийг харьцах 2 нь 1 2 3 4 шиг. 1-ийг харьцах 3 гэж асуугаа. 1-ийг харьцах 3 нь 2 шиг байна. За тэгээд 2-ыг харьцах 3 буюу өөрөө 1 шиг. За ингээд тоолъё. 6 8 8 дээр за энэ 2 4 болно. Энэ 2 6 болно. Нийт 10-ыг нэмээд 18 шиг байна. За эндээс ямар нэгэн зүү тогтолт харагдаж байна уу гэдгийг одоо бид нэр харъя. За энд арай зүү тогтолт харагдахгүй байх шиг байна. За тэгтээ бүгдээрээ эндээс ийших тоог 2 хичээ. Эндээс ийших нь 3. За тэгээд энд за миний YouTube болохоор ер нь бол ямар нэгэн ном дэвтэр хардаггүй маа. Гэхдээ үнэхээр толгой хөрөхгүй мухардсан тийм тохиолдолд бол интернетээс нэг ганц 2 юм бол хардаг. Интернетээс тэгээд өөрөө ном дэвтэр чахгүй өөр усаад байгаа болохоор тэгээд үзэж харах ном дэвтэр байхгүй. Мөн бас математикийн багш мэрэгчлээ биш. Гэхдээ ер нь бол математиктэй ойролцоо мэрэгчлэр бол их сургууль төгссөн, физикийн мэрэгчлэр. Тэгэхээр ерөнхийдөө бас жоохон дөр бол байгаа гэсэн үг. За энд арай өөр бас нэг за 3-ыг харьцах 4 хэмжээтэйгээр нэг бодоо үзчихье. Эндээс л гоё юм харагдах байх гэж би бодож байна. За энд нийт 13-ыг харьцах 4 гэж 3-ын 4-ийн 12 шиг жижиг квадрат байгаа. За тэгээд
ийм хэмжээтэй 4 шиг байгаа. 1 2 3 4. За нэг харьцах нь 1 болохоор 12 шиг байгаа. Нэгийг харьцах 2 нь болохоор 1 харьцах 2 гэдэг нь энэ 1 2 3 байна. 3 шиг байна. Энд бас 3 байгаа. Энийг нэнд 3 байгаа. 9 шиг. 3-ыг өрчөн 3 тэнцүү 9. Энд болохоор 3-ыг өрчөн 4 тэнцүү 12 гэх ингэж. За эндээс бол зүү тогтол би харагдах байх гэж бодож байна. 1 харьцах 2. За 1 харьцах 3 болохоор 1 2 байна. Энд 2 байна. Тэгэхээр энд бас 2 байгаа. 1 2. Энд бас 1 2. За тэгэхээр 3 шиг 2 гэхэд чинь 6. 3-ыг өрчөн 2 тэнцүү 6. За 1 харьцах 4 бол энд 1 шиг, энд 1 шиг, энд 1 шиг гэхээр 1 харьцах 4. 3 шиг 3-ыг өрчөн 1 тэнцүү 3. За одоо энд 3 таанууд 3 1 харьцах нь нэгтэй 12, 1 харьцах 2-той 9, 1 харьцах 3-той 6, 1 харьцах 4-тэй 3 байна. За одоо 2-ыг харьцах ингээд чи 2-ыг харьцах 1 гэдэг нь болохоор нэг ийм төрсийг хийж байгаа. За ийм төрсийг. За энд 1, энд 2, энд 3, энд 4. Энд 1, энд 2, энд 3, энд 4. Тэгээ 4 дээр 4 нэг 8 шиг. 2-ыг харьцах 1 нь. За 2-ыг харьцах 1 нь ингээд 2x 2-ыг өрчих 1. За ингээд хэлсэн ч болно 2-ыг. 2-ыг харьцах 1 нь 1 2 3. Биш энд 4 энд 4 гэж байна. 4-ыг өрчөн 2 буюу 8 шиг. За одоо 2-ыг харьцсан 2 буюу квадрат иймэрхүү хэмжээтэй квадрат хэдэ байна вэ гэдэг бол энд 1, энд 2, энд 3. Энд 1, энд 2, энд 3. За 2 шиг 3 байна. Хоёр шиг 3. 2-ыг харьцсан 2 нь 2 шиг 3 буюу 6. За 2-ыг харьцах 1 болохоор 4 шиг 2 гэсэн шүү дээ. 1 2 3 4. 1 2 3 4. 2-ыг харьцсан 4 гэж. 2-ын урдаа. Яг тэгвэл би нэг зүү тогтлыг олж харахын тулд 2-ын урдаа иччихье. За одоо 2-ыг харьцах нь 3 хэмжээтэй хэд байгаа вэ гэж. 2-ыг харьцсан 3 гэдэг нь болохоор ийм төрсийг хэлж байгаа. Тэгэхээр энд 1, энд 2 байна. Энд 1, энд 2 байна. Тэгэхээр 2-ын өрчөн 2 буюу 4 шиг байх нь. За 2-ыг харьцсан 4 1 шиг. Энд 1 шиг байна. Энд бас 1 шиг байна. Тэгэхээр 2-ын өрчөн 1 гэж чинь. За 2хан шиг байгаа байна. За одоо 3-ыг харьцах нь 1 гэдэг төрс яана. За тэр нь бол нэг ийм төрсийг бол хэлж байгаа. Ийшээ 3, ийшээ 1 гэсэн үг. За энэ бол 4 шиг байгаа. 1 2 3 4. За тэгэхээр 3-ыг харьцах нь 1 нь 1-ийг өрчөн 4 шиг буюу 4. За дараа нь 3-ыг харьцах нь 2 хэд вэ? 3-ыг харьцах нь 3 хэд вэ? 3-ыг харьцах нь 4 хэд вэ гэж. За 3-ыг харьцах нь 2 нь болохоор ийм төрсийг хэлж байгаа. Тэгэхээр 1 2 3 гэдэг. 3 шиг байна. 1-ийг өрчөн 3 буюу 3 шиг. Нэг л ерөөсөө энэ тал нь 1 гэсэн үг байхгүй. За одоо 3-ыг харьцсан 3 бол хэд байх вэ? 1 байна. 2 байна. За 3-ыг харьцсан 3 нь
1 өрчин 2 тэнцүү 2. За одоо 3-ыг харьцан 4 гэдэг дүрс маань өөрөө байгаа. Тэгэхээр тэр нь энэ байна. За тэгэхээр энэ бол 1 шиг байгаа. 1 үрчгэд 1 тэнцүү 1. За тэгээд ерөөхдөө ингэж болсон 4-ыг харьцан гэж байхгүй. Энэ нэг өөрөө 3-ыг харьцан дүрс байгаа болохоор. За тэгэхээр энд бол 3-ыг үрчгэн 4, 3-ыг үрчгэн 3, 3-ыг үрчгэн 2, 3-ыг үрчгэн 1, 2-ыг үрчгэн 4, 2-ыг үрчгэн 3, 2-ыг үрчгэн 2, 2-ыг үрчгэн 1. За 1-ийг үрчгэн 4, 1-ийг үрчгэн 3, 1-ийг үрчгэн 2, 1-ийг үрчгэн 1. За ингээд ерөөхдөө ойлгочихно. За энд бол ямар дараалал вэ? Энэ бол дистраал натурал тоонууд байна. 1 2 3 4. За энд болохоор яг 2 4 6 8. За 2-ыг хаалтны өмнө гаргахад дистраалсан натурал тоонуудын нийлбэр байна. За энэ болохоор 12 9 6 3 гэж бод. Тэгэхээр 3-ыг хаалтны өмнө гаргахад дистраалсан натурал тоонуудын нийлбэр. За тэгэхээр энд юу болох вэ гэвэл 3-ыг үрчгэн сумма n гэсэн үг юм. Нэгтэй тоонуудын хувьд бол сумма n гэдэг нь 1-ээс 4 хүртэх тоонуудын нийлбэр гэсэн үг. Энэ бүх тоонуудыг хооронд ингэ нэмээ л та. Тэгэхэд яах нь вэ? Нэг дээр нэмхэн 3-ыг хаалтны өмнө гаргаад нэг дээр нэмхэн 2 нэмхэн 3 нэмхэн 4 гэж явчихна. За энэ бол 3-ыг хаалтны өмнө гараад хаалтан дотор яах нь нэг дээр нэмхэн 2 нэмхэн 3 нэмхэн 4 буюу 3-ыг үрчгэн сумма n гэсэн. Сумма 4 гэж болно. За бид нар бол n гэж аваагүй болохоор 4 гэвчихжээ. За энд болохоор яг нь 2-ыг хаалтны өмнө гаргаад сумма 4. За энд юу авах нь? 1-ийг хаалтны өмнө гаргаад сумма 4. 1-ийг хаалтны өмнө гаргахад бол 1 л байгаа шүү дээ. 1-ийг бол бичих шаардлагагүй болно. Тэгэхээр за 1-ийг биччихээ дараа нь энэ бүх тоонуудын сумма 4-ийг хаалтны өмнө гаргах юм. За тэгээд эндээс энэ 3 тоонуудын нэмнэ. 1-ийг үрчгэн сумма 4 дээр нэмэх нь 2-ийг үрчгэн сумма 4 нэмэх нь 3-ийг үрчгэн сумма 4. Тэгэхээр хаалтан дотор сумма 4-ийг хаалтны өмнө гаргахаар яах нь вэ? Сумма 4-ийг хаалтны өмнө гаргахаар 1 дээр нэмхэн 2 нэмхэн 3 болох нэ. За тэгэхээр энэ сумма 4-ийг үрчгэн сумма 3 гэсэн. За сумма 3 бол 6 байдаг. 1-ээс 3 хүртэх тоонуудын нийлбэр. За сумма 4 бол хэд байх нь 10 байдаг. За тэгэхээр 6-ыг 10-аар үрчгээд 60 байх нэ. За тэгэхээр энэ бүх тоонуудын нийлбэр бол 60 байдаг байх нэ. За одоо бүгдээ энэ тооны машин дээр бодож үзье. Одоо энэ тоолсон тоонуудыг бүгдийг калькулятор дээр бичнэ гэсэн үг. За энд бол 1-ээс 4 хүртэх тоонуудын нийлбэр энэ. За тэгэхээр энэ ч бол мэдээж 10 байгаа. 10 дээр нэмэх нь. За энд бол 2 4 6 8 гэвэл бол за 2-ыг хаалтны өмнө гаргаад 1-ээс 4 хүртэх тоонуудын нийлбэр 10 гэх чинь 20 байгаа. 20. За нэмэх нь. За энд 3-ыг хаалтны өмнө гаргахаар за байж байгаа энэ тийм ялгаагүй энэ чинь угаас 3-ыг 4-г 12-ыг гараад ч юм шиг. Тэгэхээр энийг бол 30 гарна гэсэн үг. 3-ыг сумма 4 буюу 10-аар чихэр 30. За одоо энэ дээр за би хасхангүйгээ явуучих гэж. Энийг яаж буцааж ярилцах вэ? Scientific privacy энэ харилцагдаг нэг. За нэмэх нь одоо энэ дээр нэмэх гэж чинь би энэ дээр хасах гэж байсан юм. Энэ дээр дараалал ярилцах гэж байгаа юм байна. За нэмэх нь 30 тэнцүү 60 эцсийн хариу 60. Тэгээ энд бол бид нар эцсийн хариу 60 гаргасан. Энд 60-аа би бичээгүй юм л та. Тэгээд ерөнхийдөө ингээд болсон. Энэ бол 30 гарна. Энэ дээр одоо 3 дээр 6 нэмэхээр 9. 9 дээр 9 нэмэхээр чинь 18. 18 дээр 12 нэмэхээр чинь 30. Ингээд гарч иж байна гэсэн. За тэгэхээр бид нар энэ
За энд 2-ыг харьцсан 3 гэсэн юм байгаа шүү дээ. Тэгэхээр энэ 18 гэдэг нь болохоор сумма 2-ыг үржих нь сумма 3 гэсэн үг. За сумма 2 бол 1-ээс 3 2 хүртэл тоонуудын нийлбэр буюу 3. За сумма 3 бол 1-ээс 3 хүртэл тоонуудын нийлбэр буюу 6. 3 6 18. За энэ дээр бол сумма 2-ыг үржих нь сумма 2 гэсэн үг. Сумма 2-ыг үржих нь сумма 2 тэнцүү. Сумма 2 гэдэг чинь өөрөө 3 байдаг. 3-ыг үржих нь 3 буюу тэнцүү 9. Ингээ батлагдаад байж байна. За энд бол 2-ыг үржих нь 1-ийг үржих нь 2 гэсэн үг. За тэгэхээр энэ чинь сумма 1-ийг үржих нь сумма 2 гэсэн үг. Тэгэхээр юу? Сумма 1 гэдэг чинь 1, сумма 2 гэдэг чинь 3. Тэгээ 1-ийн 3-ийн 3. За энд бол 3 байгаа нь. За энэ 1 гэдэг чинь өөрөө сумма 1-ийг үржих нь сумма 1 гэсэн үг. Тэгээ сумма 1 гэдэг чинь 1, сумма 1 гэдэг нь 1, 1-ийн 1. За 1 3 9 18. За 3-ыг үржих нь 4 дээр болохоор 60. За 4-ыг үржих нь 5 дээр бол юу байна вэ? Сумма 4-ийг үржих нь сумма 5 гэсэн үг. Тэгэхээр сумма 4 гэдэг нь болохоор 10 байгаа тийм үү? 1-ээс 4 хүртэл тоонуудын хэлбэр. За сумма 5 гэдэг чинь бол тэр 10 дээрээ 5-ыг нэмсэн гэсэн үг. Тэгэхээр 10-ыг үржих нь 15 буюу 150 ширхэг гэдэг байна шүү дээ. 4-ийг үржих нь 5 хэмжээтэй. За тэгэхээр эцсийн тохиолдолд яах вэ гэвэл та энэ доошогоо n шиг хэмжээтэй, e шиг m ширхэг хэмжээтэй ингээд хуваая гэж үзвэл тэн дотор үүснэ нийт тэгш үзэгтийн тоон сумма n-ийг үржих нь сумма m байдаг байх нэ. Нийт тоон. За ингээд энэ эцсийн хариу нэ. Ингээд энэ зүйл тогтлоос ерөнхийдөө энийг гаргаж иж ингэж квадрат зөвхөн хаашаашаа n хэмжээтэй дүрсэнд байгаа. Одоо n хуваасан тэр хэрэгснүүдээр нийт квадратуудыг тоол гэвэл энэ томьёо оруулна. Сумма n-ийн квадрат гэдэг томьёо орно. Энд болохоор тэгш үнцэтийг тоолох. За тийм арга байна. За бид нар дараагийн хичээл ерөнхийдөө сумма n-ийн квадратын томьёог яаж гаргадаг вэ? Ер нь бол натурал тоонд дараалал мөн бас статик тархалтын талаар бид нар ер нь бол зааж өгье гэж бодож байна. Энэ ер нь бол цаашдаа сонирхолтой хичээл болон цаашдаа бүр Ньютоны бином задрага мөн бас банкны одоо хүү бодох эдгээр дээр ерөнхийдөө энэ томьёонууд бол айгүй хэрэг болдог. За тийм байгаа. За тэгээ өнөөдрийн хичээлийг энэ төрөйд өндөрлөё. Баяр таа.